хүн сонсвол итгэмээргүй ургийн гар үтрээгээр ингээ унтсан байдалтай үтрээндээ орж ирсэн тэр хүүхдийнхаа гарнаас хүртэл татах оролдлого хийсэн. За намайг Эрдэнэ Чимэг гэдэг эхнэрээ эмэгтэйчдийн үндэсний төвийн төрх тасгийн эрхлэгчээр ажилладаг. Хяналтгүй жирэмсний асуудал байдаг. За тэгээд сүүлийн бас одоо яг тохиолдсон бараг хүн сонсвол итгэмээргүй бас нэг ийм асуудал бол гарсан. За энэ нь болохоор хүүрчгүй насны 30 настай дээд боловсралттай өмнө 3 удаа төрсөн 4 дахь жирэмслэлт за энэ ээж байгаа. Ерөөсөө жирэмсний хяналтанд бол ороогүй. Эхо үзлэг болон бодит үзлэг эмчнэр одоо үзлэг хийгээд энэ жирэмсэн 36-аас 37 хоногт жирэмсэн байна гэдээ онцлогдчихж байгаа. Хоёрдугаар хизээ доошоо ураг орчмын шингэн гарсан нь бол огт мэдэгдэхгүй. За тэгээд доошоогоо өөрөө бол ургийн байдал бас яг хэвийн биш хөндлөн ийм ужигэрсэн байдалтай. За тэгээд үтрээгээрээ ургийн ингээ гар унжаад ороод ирсэн. За үзлэг хийхэд бол ураг амьгүй. Тэгээ хизээ амьгүй болсон мэдэгдэхгүй. Хизээ ураг орчмын шингэн гарсан мэдэгдэхгүй. Ер нь бол мдээгүй л гэдэг нэг ийм л үг хэлдэг. Тэгээ өөрөө бол ингээд өгүүлэмжээр асуугаад тахлаар үтрээндээ орж ирсэн тэр хүүхдийнхаа гарнаас хүртэл татах оролдлого хийсэн. За тэгээд өөрийнхөө таньдаг нэг юм эмнэлгийн байгууллагад ажилладаг одоо хүнээс тусламж авсан гэдэг л юм ярьдаг. За энэ хүн бол чи жирэмсэн байж тээ гэж лээд анх сонссон гэж байгаа. Одоо хэрвээ энэ ураг одоо хэвийн байрлалтай байсан бол магадгүй одоо хаан чинь тэ төрөөд ингээд дараагийн эрсдэл хүндрэлүүд мэдээж үүснэ ингэх бах. Гэтэл энэ ураг өөрөө хөндлөн ужигэрсэн ийм төрөл одоо байрлалтай байсан учраас ерөөсөө гараагүй. Тэгээ сүултээ одоо тартагтаа толонготой эмнэлгийн байгууллагт ирж байгаа жишээ нь ялцчгүй ургийнхаа байрлалаас ээжийнхаа одоо өгж байгаа шинж тэмдэг эмнэл зүүн байдал шинжилгээний өөрчлөлт цаашдын тавилан интерес шалтгаалаад хаалгаагаар одоо төрөлтийн асуудал шийдэгдсэн. За тэгээд эмчнэр бол манай эмнэлгийн байгууллагт ирснээс нь хойш одоо шаардлагатай эмийн эмчилгээнүүдийг маш эрчимтэй аваад энэ ээж амь насыг аврахын тулд одоо өдөр шөнөгүй ингээд ажиллаж байгаа. Энэ ээж одоо эрчимт эмчилгээний тасагт мөн одоо шинжилгээний маш их өөрчлөлттэй ингээд амь насыг аврахын тулд ингээд ажиллаж байгаа. За тэгэхээр ийм асуудал одоо хяналтгүй гэр бүл төлөвлөлт байхгүй. За яг одоо жирэмсний хяналтанд орж дараагийн эрсдэл хүндрэл үүсгээ сэргийлсэн энэ арга хэмжээг авахгүй ингээд явхлаар бол маш их эрсдэл хүндрэл одоо хүлээгдэж идэг. Хамгийн наад захын асуудал гэвэл урагт одоо эрсдэл үүсэж байна. За дараагийн асуудал гэвэл энэ ээж эргэтэн системийн хувьд бол одоо бүрэн биш тахир дутуу умаа авагдах. За цаашлаад бүр нөгөө амь насыг аварч чадахгүй ийм нөхцөл байдалд орох ийм эрсдэл хүндрэлүүд хүлээгдэж идэг учраас ээжүүд маань маш болгоомжтой. За тэгээд ер нь бол гэр бүл төлөвлөлт гэдэг асуудал бол маш чухал байдаг. Жирэмсний хяналтанд аль болох эрт ороод шинжилгээнүүдтэй хамрагдаад надад ямар эрсдэл хүндрэл үүсэх боломж одоо хүлээгдэж байна гэдгээ мэрэгжлийн их барих эмэгтэйчүүдийн эмчнараас зөвлөгөөгөө аваад эмчилгээгээ хийлгээд шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйл ажиллагаагаа аваад явах юм бол энэ эрүүл ихээс эрүүл одоо няраа төрөх ийм боломжтой. Тэгэхээр ээжүүд маань өөрсдөө бас эрүүл мэндийн боловсрол олголтоо нэгдүгээрт маш сайн байгаад одоо цаашдынхаа эрүүл мэнд гэр бүл үр хүүхэдтэй ийм эрсдэлтэй асуудал хийхгүй байхыг бол анхааруулж байна.